Замралтын өдрөө сайхан өнгөрөөцгөж байна уу? Галзуу кино сувагтан тавтаа морил. Энэ удаад блогийнхэн ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2008 онд гарч байсан The Incredible Hulk. Marvel-ийн галзуу цувралууд маань үргэлжил сайрал байна. Та нарт маань галзуу санагдаж байгаа гэж найдаа. Дугаарыг маань хамтрагчаар дэлхийн хаанаас ч холбоо тасрахгүй. Lime хамтран ажиллаж байна. Цаанч нь хөөе, Lime Монголд ашиглах датадаа болцсон байна. Тэгээ зогсохгүй хүн бүрт 72 ГБ дата үнэгүй бэлгэлж байгаа юм байна. Галзуу юу? Яг одоо энэ QR-ыг уншуулад аваарай. Дугаар харгалзахгүй хүн бүр ашиглаж болно гэдэл бод. Lime. За тэгээ датагаа авцсан бол сабадараагүй бол сабадараад адарсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Ингээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбартан орцгоё. Генерал Росс болон Америк нэгдсэн улсын айрам хойноос нь мушгиж байгаа гэдгийг сайн мэдчихсэн Брюс Баннер Бразилийн Рио де Жанейро хотод нуугдж байлаа. Олонний анхаарал татахгүй хичээдэг Брюс тэнд байх хугацаанд Португал хэл сурч бас бие барих чадварт өөрийгөө дасгалжуулахын тулд йог болон бие хамгаалах урлагаар хичээлдэг байна. Харин амжиргааныхаа мөнгийг олохын тулд нэг ундааны үйлдвэрт оройн цагаар ажилладаг байж. Тэрнийг шилдэг эрдэмтэн гэдгийг нь мэддэг болсон босс нь үргэлж тэрнээр үйлдвэрт нь гарсан элдв эвдрэл гэмтлийг засуулдаг байлаа. Нэг өдөр Брюс үйлдвэрийн тууцан дамжуулагчийн удирдлагыг засч байхдаа санамсаргүй хурууга зүссэнд цусан доош тусалж үйлдвэрийн тууцан дамжуулагч тэр дусчихдаг. Тэгсэн Брюс сандарч үйлдвэрийн дамжлагыг яаралтай зогсоо гэж хашгираад гүгээд явчлаа. Тэгээд тэр дуссан цусаа алчуураар болгоомжтой аргагүй арчиж авна. Гэвч өөр нэг тусал ундааны шилний амсар дээр тусцсан болохыг тэр анзаараагүй байлаа. Тэгэд үйлдвэр эргээд ажиллаж эхлэхэд тэр цустай шил рүү ундаа юулагдаж орсонд энийг нь хинч мэдлгүй худалдаанд гаргаж орхидог. Тэгсэн тэр ундаа нь Америк руу экспортлох ундаа байсан болж таарна. Тэр өдөр Брюсийг ажлаа тараад явж байтал үйлдвэрт нь ажилдаг нэг эр ажлынх нь эмэгтэйг хоргоогоо зогсож байгаатай таарлаа. Брюс асуудалтай орооцолдохыг хүсээгүй учраас тэр хоёрыг хараагүй мэт явахыг хүссэн ч тэсэлгүй эргэж ирээд нөгөө эмэгтэйг өдрийн хоолнд орж хамт явъя гэж хэлнэ. Нөгөө эр уурлаад Брюс руу дайрах гэсэн ч үйлдвэрийн эзэн тэднийг харж байсан учраас тэднийг салгадаг. Дараа нь Брюс гудамжинд нэг залуутай нууцаар уулзсанд цаатхан тэрний хүссний дагуу маш ховор төрлийн ургамал олж ирсэн гэдгээ хэлнэ. Баярлсан Брюс гэртээ гүйж ирээд компьютер асаагаад ноён цэнхэр гэгчтэй нууцаар холбогдож нөгөө зүйлээ олсон шүү гэж бичлээ. Тэгэд ноён цэнхэр Брюст тэр цэцэгнээс яаж ийлдэс гаргаж авахыг зааж өндөр доозоор хэрэглээрэ. Туршилтаа хийж дуусгаад мэдэгдээрэ гэж хэлдэг. Брюс Бразилд ирсэн цагаас эхлээд өөрийгөө эмчлэх эм хайсаар өдийг хүрсэн нь энэ байж. Тэгэд Брюс цэцэгнээс тусгай эм гаргаж аваад тусал цусан дээрээ дусааж микроскопоор харсанд эм эхэндээ Брюсийн цусан дэх мутацид орсон эсүүдийг эмчилж эрүүл болгож байсан ч удалгүй нөгөө эсүүд эргэж сэргэснээр туршилт нь бүтлгүй болдог. Туршилт бүтлгүй болсныг ноён цэнхэрд мэдэгдсэнд цаадах нь харамсаж байгаагаа илэрхийлээд цэцэгсийн хойноос хөөцөлдөхө болоод надад цусны дээжээ явуулсан нь дээрдээ. Хэрвээ чи надад туслахыг зөвшөөрөхгүй юм бол би чамд тусалж чадахгүй гэж бичлээ. Хэдийгээр энэ нь Брюст сэжигтэй санагдаж байсан ч цусны дээжээ Нью-Йорк руу шуудангаар явуулдаг. Энэ үеэр Пентагонд ажиллаж байсан генерал Росс нэг чухал мэдээрлээ. Милвауки мужид амьдардаг нэг хөгшин Бразилаас импортлсон ундаанаас уугаад гамма халдвар авсан байж. Энэ мэдээг авсан даруйда генерал Росс тусгай хүчний дайжтай ундааны үйлдвэр рүү илгээнэ. Ингээд тушаал авсан тусгай хүчнийхэн онгоцонд явах замд тэдэнд даалгавартай холбоотой заавруудыг өглөө. Тэднийг удирдах байсан Эмил Блонски бидний бай тулааны туршлага таяв гэхэд Брюс Баннер бол цэргийн нууцыг хулгайлж хэд хэдэн хүний аминд хүрсэн онц ноцтой итгэхэд гэж генерал Росс тайлбарладаг. Гэхдээ энэ удаагийн даалгаврын гол зорилго нь тэрнийг амьдаар нь авчрах явдал гэдгийг тэдэнд хатуу санууллаа. Энэ үеэр өөрийг нь барихаар тусгай хүчнийхэн ирж явааг гадарлаагүй Брюс ноён цэнхэр гэгчтэй интернетээр харьцсаар байлаа. Учир нь ноён цэнхэр Брюсийн цусны дээжийг шинжилж цусан дэх цацраг эдэвхт нөлөөг бууруулж чадсан гэдгээ тэрэнд мэдэгдэнэ. Гэхдээ илүү үр дүнд хүрэхийн тулд тухайн цацраг эдэвхт нөлөөтэй холбоотой нэмэлт мэдээллүүд хэрэгтэй байгааг хэлнэ. Гэвч Брюст тэр тухайн мэдээллүүд байсангүй. Учир нь бүх судалгаа мэдээлэл бүгдээрээ Америкт үлдсэн байна. Тэр шин тусгай хүчнийхэн Брюсийн байшинг чимээгүйхэн бүсэлцгэнэ. Аз болоход нохойн сэжигтэй байдлыг анзаарч эзнээс сэрээснээр тэрнийг тусгай хүчнийхэнд баригдахаас авардаг.
Улмаар тусгай хүчнийхэн дайрч ороод нойрсуулагч бодистой сумаар буудсан ч энэ үеэр Брюс аль хэдийн гэрээсээ зугтаацсан байлаа. Брюсийг зугтаад удаагүй болохыг ойлгосон Блонски цэргүүддээ байрны эргэн тойронд тэрнийг хайж эхлэх тушаал өглөө. Тэгсэн Брюс гудамжийг нэгжиж байсан цэргүүдтэй хаалц тулгарч орхидог. Сандарсан Брюс хотын нарийн гудамжуудыг дамжиж хар хурдаараа зугтаасан бол цэргүүд ч хойноос нь алдалгүй хөөцгөнө. Зогтох үед нь тэрний зүрх хүчтэй цохилж хяналтын хязгаараас давах шахна. Энийг анзаарсан Брюс түр зогсоод тайвширхыг оролдоно. Энэ үеэр Блонски бас л Брюсийг олоод ирсэн учраас тэр аргагүй байдалд ороод дахиад гүйж эхэллээ. Ингээд зогтож явахдаа Брюс өмнө нь ажил дээрээ муудалцсан нөгөө нөхөртэй халз таарсанд цаадах нь бас л найзуудынхаа хамтаар тэрнийг хөөдөг. Арга барсан Брюс ажилдаг ундааныхаа үйлдвэрлэг гүйж гинжилсэн хаалганы завсраар дотог шороод зүрхнийхээ цохилтыг буулгах гэж оролдоно. Гэвч ажлынхан залуу найзуудынхаа хамтаар гүйцэж ирээд тэрнийг барьж авч үүргэвчийг нь доош шидчээд Брюсийг хашраахаар зодож эхэллээ. Үйлдвэрийн гаднаас тусгай хүчнийхэн тэрнийг нойрсуулагч сумтай буугаар буудахаар бэлдэж байсан ч нөгөө залуус урдуур нь ороод буудах боломж олгодгүй. Тэгсэн энэ үеэр Брюсийн зүрхний цохилт минутанд 200 удаад хүрснээр тэрний нүдний өнгө хувирч аажмаар хаалг болон өөрчлөгдөж эхэллээ. Тэгээд нөгөө нөхрийг шүүрч аваад холоог игч нь шидэж орхино. Хамт байсан нөхдүүд нь зугтаасан ч хууралж хэлгэнсэн хаалг тэднийг доор нь бариад авна. Жинхэнэ хаалгтай учирсан болохоо ойлгосон тусгай хүчнийхэн бүх нойрсуулагч сумаараа тэрэн лөө буудсан ч арьс нь хэтэрхий бат бөх учраас нэг ч сум арьсыг нь нэвтэлж чадсангүй. Арга барсан цэргүүд жинхэнэ сумаар буудсан ч тэр сум нь хаалгыг зогсоох нь бүхэл улам уурлуулна. Ингээд тэд үйлдвэр дотор хэсэг хугацаанд буудалццгаана. Хэдийгээр Блонски болон тэрний багийнхан Брюсийг барьж чадаагүй ч тэрний үлдээсэн үүргэвчийг гартаа оруулж чаджээ. Генерал Росс ирлээ. Брюсийг барихад бид маш ойрхон байсан. Гэвч тэр ганцаараа байгаагүй. Авраг том мангас шиг амтан бидэн лүү тайрлаа. Өргөгч машиныг над руу яг л бейсболын бөмбөг шиг л шидсэн. Би тийм хүчтэй зүйлийг амьдралдаа харж байгаагүй юм байна. Харин Брюсийн хувьд би тэрнийг заавал олно. Олоод хоолойн дээр нь гიშгэнэ. Тэр мангас шиг юм чин Брюс Баннер шүү дээ. Тэгвэл та надад учрыг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. Би тайлбарлахгүй. Танай баг сайн ажиллалаа. Одоо юм хумаа бэлд. Өглөө бид нутаг буцна. Гэж хэлчихэд генерал Росс яваад өглөө. Маргааш өглөө ной дотор ухаан орсон Брюс зам дагаж явсаар нэг машинд суусан ч өөрийгөө Бразилд биш, Гватемалад байгаагаа олж мэдлээ. Ингээд Бразил руу буцах боломжгүй болсон Брюс дөрвөсгийн хамт нуугдж явсаар Америкт орж ирнэ. Нөгөө талд Блонски ч зүгээр суусангүй. Генерал Росстэй уулзаж өмнөх даалгаврын үеэр та бүх мэдээллийг бүрэн өгөөгүйгээс болоод би олон чадварлаг залуусаа алдсан. Дараагийн удаад би өөр залуусаа алдмааргүй. Нэгэнт би тэр нөхөртөө халз тулж үзсэн юм чинь надад бүх үннийг хэлж өг. Гэж шаардаж эхэлдэг. Аргагүй байдалд орсон генерал Росс тэрэнд бүхнийг тайлбарлаж өгнө. Дэлхийн 2 дугаар дайны үеэр сүүбүр зэрэг бүтээх зорилгын хүрээнд хэд хэдэн туршилтууд хийгдэж байж. Брюсийн хувьд үүнтэй холбоотой нэг дэд төслийн хүрээнд гамма цацрагийн нөлөөг судалж угаад нэгэн онцгой ээлдэс гаргаж авсан байна. Тэр ээлдэсний нөлөөгөөр тэр дээлдэшгүй хүчрхэг нэгэн болж хувирдаг гэдгийг Росс тэрэнд тайлбарллаа. Тэгэд Блонски Брюсийг заавал буулгаж авч тушаал дэвшихээр шийддэг. Энэ үеэр Америкт ирсэн Брюс Виржиниа мужийн Кулврийн их сургууль руу явж очижээ. Тэр сургуульд генерал Российн охин Брюсийн салсан эхнэр Элизабет Росс эсийн биологийн хичээл заадаг байж. Элизабеттэй уулзахаар шийдсэн Брюс сургуулийн гадаа тэрнийг хүлээсэн ч Элизабетийг өөр хүнтэй болсныг хараад уулзгаа болоод тэндээс явна. Тэгэд Брюс тэр хотод пиццаны газар ажилуулдаг авуу гах дээр очиод тэдний нууцаар хэд хоног байрлахаар болно. Маргааш нь Брюс пицца хүргэлтийн ажилтны дүрд хувирч коллежид нууцаар нэвтрээд Элизабетийн хаягаар их сургуулийн дотоод сүлжээнд нэвтэрсэн ч өөрийнх нь хайсан мэдээллүүдийг их сургуулийн системээс устгацсан болохыг олж мэдлээ.
Өөрийнх нь судалгаатай холбоотой дата мэдээлэл устсан болохыг ойлгосон Брюс энэ тухайга ноён цэнхэрт хэлээд тэндээс гарч явна. Авга ахиндаа эргэж ирсэн Брюсийг тэндээс явахаар бэлдэж байтал тэдний пиццаны газарт Элизабет найз залуутайгаа орж ирлээ. Орж ирснийг мэдээгүй Брюс гарч очсноо Элизабетыг харсан даруйдаа буцаад явчихдаг. Тэрнийг харсан Элизабет хойноос нь хайгаад гарч ирсэн ч тэр аль хэдийн явчихжээ. Энэ бүх хугацаанд Элизабет Брюсийг мартаагүй байж. Тиймээс тэр авгахаас нь тэрнийг үнэхээр энд ирсэн эсхийг лавлаад Брюсийг олохоор явна. Энэ үеэр Брюс усан борооноор замын хажуугаар алхаж байлаа. Нэгч машин зогсохгүй байна. Аз болоход Элизабет тэрнийг олж ирээд машиндаа суулгаад гэртээ аваачдаг. Элизабет хамтдаа хийсэн судалгааныхаа материалыг флаш дискэнд хуулж аваад нууцсан байж. Харин сургуулийн системд байсан мэдээллийг Америкийн армийнхан аваад явсан байна. Нөгөө талд Блонский өөрийн хүсэлтээр Америкийн армийн гаргаж авсан супер зэрэг бүтээх ээлжсийг тариулах гэж байлаа. Энэ талын судалгаа дээр үед зогссон байсан учраас генерал Росс агуулга руугаа нэвтэрч тухайн үед Stark Industries-ийн бүтээж байсан Crossink гэх нэг төрлийн ээлдэснээс юулж авна. Тэгээд эрдэмтэд Блонскигийн хүзүү болон нугсанд тусгай ээлжсийг шахснаар Блонский албан ёсоор туршилтын нэг хэсэг болдог. Маргааш өдөр нь их сургуулийн оролцоо Брюсийг Элизабеттэй салах ёс хийгээд зогсч байтал цэргүүд тэднийг бүслээд авна. Элизабетыг аюулд оруулахыг хүсээгүй Брюс тэрнээс холдож харах хурдаараа зүгтаасанд цэргүүд ч хойноос нь мөшгцгөн. Брюсийг хөөжүүлсэн цэргүүд дотроос Блонский онцгой хурдан байгаа нь илэрхий харагдана. Гарах гарцгүй болсноо ойлгосон Брюс чухал мэдээлэл бүхий флашаад залгиж орхиод цаашаа гүйнэ. Гэвч удалгүй тал талаасаа бүслэгдээд баригддаг. Цэргүүдч тэрнийг барьж авахын тулд амьсгал боогдуулагч хийгээр буудлаа. Гадна талд нь Элизабет цэргүүдийг зогсоох гэж оролдсон ч яаж чаддаггүй. Гэвч эцсийн мөчөд Элизабетыг олж харсан Брюс уурандаа хаалг болоод хувирдаг. Энийг хүлээж авсан генерал цэргүүдтэй гал нэг тушаал өглөө. Цэргүүд хаалкыг бүсэлж тал талаас нь буудаж, машинда цэргүүд тэрнийг хөөжсэн ч тэд хаалкад юу ч болсонгүй. Мань хаалк машинуудыг эвдэж, ийш тийшин шидэж эхэллээ. Нээд чинь яг ингэ дуусчул яах вэ? Санаа зовлтгүй. Яг одоо үнгүү дата аваад л үргэлжлүүлээд үзчих. Үнэгүй гэж гайхаж байна уу? Лаймаас дата бэлгэлж байгаа шүү. Энэ QR-ыг уншуулаад болоо. Ингээд нэмэргүй болохыг ойлгосон генерал Росс Блонскийд тушаал өгсөнд энэ мөчийг хүлээж авсан Блонский ч хаалк руу зоригтойгоор дайран ордог. Гэвч тэрний сум хаалкад нөлөөлдөггүй. Гэхдээ жирийн хүнээс хавьгүй хурд хүчтэй болсон Блонский хаалкад баригдалгүй боломжийн тулалдана. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу Блонский хар хурдаараа зугтаасанд хаалк тэрнийг хөөлөө. Тэгэнгүүт нь хитавэн буугаар зэвсгэлсэн машинууд энэ үеэр гарч ирээд хитавэн долгионоор буудсанд хаалк хөдлөх аргагүй болж газарт унана. Гэвч аавыгаа болиулах гэж оролдоод яаж чадахгүй байгаа Элизабетыг хараад ууралсан хаалк бүх хүчээ шавхаад гартаа барьсан төмрийг машинууд руу шидээд эвдэж орхино. Блонский тэрэн лөө явж очиод "Чиний чадах зүйл чинь ердөө л энэ үү?" гэсэнд хаалк тэрнийг нэстлэн өшгөлж орхино. За ингээд бүх төлөвлөгөө нурсныг ойлгосон генерал Росс цэргүүдтэй ухрах тушаал өгөхөд Элизабет зөрөөд хаалк руу явж очлоо. Яг энэ үеэр байлдааны нисдэг тэрэг ирээд хаалк руу буудсанд тэнд байсан Элизабет суманд оногдох шахлаа. Аз болоход хаалк тэрнийг биеэрээ халахласнаар амийг нь авардаг. Тэгээд гартаа барьсан төмрөө нисдэг тэрэглүү шидэж дэлблээд Элизабетыг тэврээд ойруу аваад явна. Ойд очсон хойно Элизабетыг хамгаалах гэж хитрхи улаарсан хаалк аянга цахилгаан луу хүртэл ууралж чулуу шиднэ. Гэвч урд нь байгаа аврах том ногоон араатан хувирч өөрчлөгдсөн Брюс болохыг ойлгосон Элизабет тэрнийг тайвшруулдаг. Харин нөгөө талд генерал Росс цэргийн эмнэлэгт бүх яс нь хугарч биеэ бүхэлд нь гипстүүлсэн Блонский дээр очлоо. Гэвч жирийн хүн тэсхийн аргагүй гэмтсэн хэрн Блонский амьд төдийгүй цаг мөчөөр биеийг эдгэрч байдаг. Супер цэрэг бүтээх хийлдэсний нөлөөгөөр тэрний бие хурдан эдгэрч удалгүй хөдөлж эхэлнэ. Маргааш өглөө Элизабетыг сэрэхэд хаалк буцаад Брюс баннер болоод хувирсан байлаа. Тэгээд тэрнийг хамгийн ойр байх нэг зочид буудалд хүргэж амраасан бол нөгөө талд Блонский ганц шөнийн дотор эдгээд босоод ирсэн байлаа. Энийг харсан генерал Росс гайхна. Блонскигийн нэгэн адил Брюс ч бас хурдан тэнхэрч Элизабетыг дагуулад цааш хамт явахаар болдог. Тэд гар утас зээлийн карта үлдээж зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийхээр хатуу шийднэ.
Ингээд аргагүй байдалд орсон Элизабет ээжээсээ үлж авсан үнэтэй зүйлтэй ламбартанд тавьж мөнгөтэй болохоор шийдлээ. Учир нь Америкийн армийнхан тэднийг хайж иргэний үнэмлэх зээлийн карт банкны данс зэрэгэ ашиглахыг нь хүлээж байлаа. Тэгээд явах замдаа Брюс Элизабетээс авсан мэдээлэлээ ноён цэнхэрлүү дамжуулж одоо хоёулаа уулзах цаг болсон гэж бичдэг. Гэвч мэйлийг нь армийнхан замаас нь барьж авснаар ноён цэнхэргэгч нь хэн болохыг олж тогтоодог. Улмаар холбооны мөрдөх товчоноос тэр хүнийг доктор Самуэль Стерн гэдэг болохыг, бас тэр хүн Нью-Йоркд амьдардаг болохыг олж тогтооно. Ингээд Брюс Элизабет хоёрыг Нью-Йорк руу явж байгааг мэдээд Нью-Йорк хот руу нэвтрэх бүх пост дээр хамгаалалт гаргажээ. Энийг ойлгосон мань хоёрч зам дээр машинаа хаяад мотортой завь хөлсөлж Манхэттен руу хөдөлцгөнө. Гэвч тэд хотын төвд яаралтай очих хэрэгтэй байлаа. Тэгээд тэднийг таксинд суусанд азуулж галзуу юм шиг давхдаг жолооч таарна. Тэгээд тэр хоёр шууд Самуэль Стернс дээр очиж уулздаг. Стернс тэднийг лабораторид оруулж тэрний цусны дээжид тулгуурлаад хариу юм гаргаж авсан гэдгээ хэлсэн ч тэрэм нь тэрнийг бүр мөсөн гэдгээх үү, шинж тэмдгийг нь төр зур дарангуйлах уу гэдгийг бүрэн мэдэхгүй байгаагаа хэлдэг. Түүнээс гадна өчүүхэн төдий дооз хэтрүүлвэл амиа алдах аюултай гэдгийг ч хэлнэ. Гэвч Брюс энийг нь тоосонгүй шууд л туршилтад орохор болдог. Учир нь энэ бүхнээс салж жирийн хүн шиг амьдрахыг тэр маш ихээр хүсэж байлаа. Харин нөгөө талд одоогийн байгаагаараа Халктай тулаад дийлэхгүй болохоо ойлгосон Блонски супер цэргийн элдсийг дахиж өндөр тунгаар тариулаад улмаар маш хүчтэй мутацид орж эхэллээ. Гэвч тусгай ажиллагаанаас үлдээж магадгүй гэж бодсон учраас мутацид орж байгаагаа хэлэлгүйгээр Нью-Йорк нисэх хонгоцонд юу ч болоогүй юм шиг суудаг. Нөгөө талд туршилт айлхидын эхэлжээ. Доктор Стернс Брюсийг тусгай орон дээр хүлж угаад Халкийг гаргаж ирэхийн тулд цахилгаан гүйдлэр захиуллаа. Учир нь гамма цацрагийн нөлөөг дарахын тулд Халк болж хувирсны дараа тариагаа шахах ёстой байдаг. Маш их өвдөлт мэдэрсэн Брюс тэр дөрөө Халк болж хувирж эхэллээ. Гэвч Халк төсөөлснөөс нь хамаагүй хүчтэй байдаг. Тиймээс доктор Стернс тариагаа шахаж амжихаас өмнө Халк тэрнийг санамсаргүй цохиж унгана. Ууралсан Халк бүхнийг эвдэж сүйтгэн гэдгийг ойлгосон Элизабет ч бушуухан тэрнийг тайвшруулах гэж оролдож эхэллээ. Энэ зур шоконд орсон Стернс арайхийн тариагаа шахаж амжина. Тарианы нөлөөгөөр Халкч тэр дороо эргээд Брюс болж хувирдаг. Ухаан орхот нь тэрнийг эдгэрчлээ гэж бодсон Элизабет баярлдаг. Гэвч Стернс эцсийн үр дүнд итгэлтэй байсангүй. Бид энэ асуудлыг нэг мөр шийдсэн ч байж магадгүй. Үгүй ч байж магадгүй. Тиймээс бид судалгааныхаа дараагийн шат руу орох хэрэгтэй гэж бодож байна. Учир нь туршилтын субъектүүдээс нэг нь ч амьд гарч чадаагүй. Гэж амлдана. Энийг сонссон Брюс гайхаж, та туршилтын субъект гэж юу яриад байна? Гэж асуухад доктор тэрэнд туршилтын лабораторийг харуулна. Би харахуулан жирийн хулган дээр туршиж үзсэн. Чи надад хангалттай цусны дээж явуулаагүй болохоор надад өөр арга байсангүй. Гэхдээ би нэг чухал зүйлийг ойлгосон. Хэрвээ бид зөв ашиглаж чадвал чиний цуснаас хүчтэй эсрэг биетийг гаргаж аваад хүмүүсийг олон төрлийн халдвар төвчнөөс хамгаалах боломжтой гэж бодож байна. Тэднийг ингэж ярилцаж байгааг байрыг нь бүсэлсэн тусгай хүчнийхэн алсаас сонсч байлаа. Бас тусгай хүчнийхэн байр руу нэвтэрч байгааг мань хэд мэдэхгүй байлаа. Доктор Стернсийн аман халж бид энэ нээлтээрээ дамжуулаад Нобелийн шагналч хүртэж болно. Гэхийг нь сонсоод Брюс дөргөцөж энэ бүх дээжүүдийг өнөөдрийн дотор устгах ёстой. Энэ ямар аюултай зүйл болохыг та төсөөлөхгүй байна. Учир нь энэ зүйлийг хянах ямар ч боломжгүй гэж хэлнэ. Тэднийг ярилцаж байх зур мэрэгэн буудагчид байраа эзэлж нойрсуулагч сумаар Брюсийг буудаж унгалаа. Халктай хүчээ үзэх гэж улаарсан Блонски тушаал зөрчиж дотогшоо гүйж орсон ч тэр үед Брюс айл хэдийн ухаан алдсан учраас Халк болж хувирах боломжгүй байлаа. За ингээд цэргүүд ухаан алдсан Брюсийг авч явсан бол лаборатори дотор хошууч Кэтлин Стернсийг байцаана. Гэвч Блонски тэрнийг ухаан алдатлан зохиж унгаад Стернст буу тулгалаа. Намайг тэр нөхөр шиг хүчрэхэг болго. Миний харж байгаагаар та айл хэдийн ямар нэг юм хэрэгэлцсэн юм шиг байна. Тэр зүйлтэй чинь хиндэж хэрхэн уралд орж ямар аюултай үр дүнд хүрэхийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нөхөр докторыг багалзуурдаж дээш өргөсөнд аргагүй байдалд орсон Стернс Брюсийн цуснаас дээж авч өөр цустай хольж аравжуулсан доозыг Блонскид тарьдаг. Үр дүнд нь Блонски Халкаас жилүү аимшигтай аратан болж хувираад эргэн тойронд байсан бүхнийг эвдэж сүйтгэж эхэлдэг. Энэ тухай мэдээг цэргүүд бааз руугаа буцаж байсан генерал Рост мэдээлсэнд генерал гайхна. Тэгээд цэргийн дуулган дээрх камераар тэнд болж байгаа бүхнийг хараад Блонски аратан болж хувирсныг тэд ойлгоцгоолоо. Тэгээд шууд онгоцоо буцааж Нью-Йорк руу хөдөлдөг. Энэ үеэр Блонски Нью-Йоркийн гудамжийг хайр найргүй эвдэж сүйтгэж харагдсан бүхнээ алж байлаа. Цэргүүд зогсоох гэж байдгаараа хичээсэн ч ямар ч нэмэр байсангүй. Аргаа барсан цэргүүд пуужин харуулчаар буудсан ч цаадхан сумыг нь барьж аваад гартаа дээлбэлж орхилоо. Тэгээд уурлж машинта цэргүүдийг улаан галзуу хөөнө.
Цэргүүд Нью-Йоркийн гудамжаар ухарж зугтаах гэсэн ч түгжрээнд орж алуулдаг. Нью-Йоркд байдал маш муу байгааг Брюс ойлгоно. Би тэрнийг зогсооё. Өөр арга байхгүй. Онгоцныхоо арын хаалгыг нэ. Чи эндээс үсэрч болохгүй. Чи буцаад хувирахгүй ч байж мэдэн штэ. Оролдод үсгэсээр харахгүй. Ингэж хэлээд Элизабетыг үнсээд үсэрлээ. Тэгсэн мань хүн агаар дээр хаалг болж хувирч чадсангүй. Тэгэд хүчтэй газар тунлаа. Бараг өгчүүл гэж бодсон чи ашгүй хаалг болоод хувираад гараад ирнэ. За ингээд айд сандарсан хүмүүс өөмж божигнсан гудамжинд хоёр авраг бийт хоёр талаас хүчтэй тулцгаана. Өрсөлдөгч нь өөрөөс нь дутхгүй хүчтэй болохыг ойлгосон хаалк тэнд зогсож байсан нэг машиныг дундуур нь хувааж хоёр гартаа Бэйли шиг бариад Abomination болж хувирсан Блонскийг хайр найргүй балбсан ч цаадах нь хаалкийг нистэл нь өшгөлж орхилоо. Энэ зур генерал Росс хаалкад агаараас дэмжлэг үзүүлэх гэж оролдож Блонски руу зогсоо зайгүй буудана. Уралсан Блонски нисдэг тэрэг рүү дайрсанд хаалк амжиж хөлнөөс нь барьж авснаар тэр хоёр нисдэг тэрэгний доороос зөвгдөж орхидог. Үүнээс болоод нисдэг тэрэг тэнцвэрээ алдаж доош унсан ч аз болоход дэлбэрсэнгүй. Хаалк онгоцонд байсан Элизабетыг аврахаар угс хийсэн ч Abomination урд нь юу ч болоогүй юм шиг гарч ирээд хаалк руу ширүүн дайрлаа. Хаалк тэрнтэй халз тулсан ч цаадах нь өөрөөс нь илүү хүчтэй байлаа. Энэ үеэр нисдэг тэрэгний бензин асгарч эхэлснээр эргэн тойронд гал авалцаж нисдэг тэрэг удалгүй дэлбэрэх нь тодорхой болж ирлээ. Элизабетыг үхлийн аюулд орсныг ойлгосон хаалк бүх хүчээ шавхан Abomination-ы гараас мултарч тэрнийг хан мөргүүлж орхиод нисдэг тэрэг галд бүрэн автахаас өмнө хоёр гараа маш хүчтэй хавсарсанд хүчтэй агаарын долгион үүсч нисдэг тэргийг бүрхэж байсан галыг төр зур намжуулдаг. Энэ үеэр өнөөх баачка том гинжээр хаалкыг гачин болтлон зохиж унагна. Тэгэд хаалкыг ялан гэдэгтээ итгэлтэй байсан Abomination тэрнээс үхэхээс өмнө хэлэх сүүлийн үг байна уу гэж асуусан дууралсан хаалк сүйтгэдэг гэж хашгираад гараараа газар хүчтэй зогсонд газар хагарч Abomination хөл алдаад унлаа. Мань хаалк энэ мөчийг ашиглаж гинжийг нь шүүрч аваад ард нь гарч хоолойг нь бооно. Abomination тэрнээс мултрах гэж бүх хүчээрээ тэмцсэн ч ямар ч нэмэр болсонгүй. Ингээд тэрнийг ухаан алдахад хаалк тэрнийг зүйл дуусгах гэсэн ч Элизабет болиулна. Тэгэд хаалк тайвшраад тэрнийг генерал Рост тушаана. Тэр цагаас хойш Брюс Баннер сургаггүй алга болжээ. Бритиш Колумбийн зэлүүд ойд ганцаараа нуугдаж амьдрах болсон Брюс Элизабетийн зүйлтэйг авч шуудангаар тэрэн лүү хөргүүлэхээр шийддэг. Тэр цагаас хойш хэдэн сарын дараа генерал Россыг нэг уушийн газарт сууж байтал гинэд Тони Старк хүрээд ирлээ. Тэгэд супер цэрэг гаргаж авах хөтөлбөр нь бүтлгүйдсэнд харамсаж байгаагаа илэрхийлнэ. Танд ямар нэг юр бусын асуудал тулгараа юу? Хоёулаа ярилцах хэрэгтэй байна. Үгүй та харин сонсох хэрэгтэй байна. Бид нэг онцгой баг бүрдүүлж байгаа юм л да. Бид гэж хий юм. Гэж генерал Россыг асуухад Тони Старк тэрэн лөө учиртай харснаар кино маань конец фильм. Зяйн түрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Брод нь бол галзуу байлаа. Та нарт маань ямар байсан юм бэ? Бродогоо санал нэг байвал W гэсэн комент үлдээгээрэй. Тайлбар маань тэгээд ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар дэлхийн хаанаас ч холбоо тасрахгүй Lime хамтран ажиллалаа. Тамнэ. Lime Монголд ашиглах дататай болцсон байна. Хүн бүрд 72 ГБ дата үнэгүй бэлгэлж өгнө боддоо галзуу биз. Яг одоо энэ QR-ыг уншуулад аваарай. Дээр нь дугаар харгалзахгүй хүн бүр ашиглаж болно гэж бод. Lime. За тэгээд дататай болцсон та нар маань дараагийн кино тайлбарыг минь сабадараагүй бол сабадараад адарсан бол лайк адараад хүлээж аваарай. Датагч нь дуусгаас өмнө хурдан оруулахыг бүрэн хийж байна. За тэгээд дараагийн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.